За манайхан эцэст нь нэг юм single information шинэ үйлдэл гарлаа. Тэгээд тэрний талаар хобоццгаая. Би ер нь болооны шоунуудыг үлбэр яг бүгдийг нь үтсэн гэж хэлчихэж ер нь их худлаа ирсэн бол болохгүй байх гэж би бодож байна. Ер нь аяга болооны шоунд аяга дуртай. Тэгээд тэр дээрэс нь single information бол үнэхээр өвжи болооны шоунуудын нэг ч ерөөхдөө яг Солонгос юм Аз төрлийн шоунууд ундаа. Тэгээд одоо single information-гийн season 5 гарч ийн гэдэг чинь анх single information гарснаас хойш 5 жил өнгөрсөн байна гэсэн үг бүр. Үнэхээр өтөл эмгэн болсон мэдрэмж төрж байна. Танд ойлгож байгаа үсний дараа ингээд найзтайгаа ч юм ямар ч нэг тийм үдсэн үнтэй хамт ингэж тэр тэгсэн чи ингэсэн нөө гэж ингэж ярихыг амар ингэ хүсээд ингэ дотроос ингэ бачуураад байдаг шүү дээ. Тийм болохоор яг тийм мэдрэмжээр ярина. Тэгээд та нар маань бас нөх хүн болгоны одоо чи болооны жоо учраас хүн болгоны type өөр. Тийм учраас л энэ хүмүүс чинь хоорондоо ингэ өөр хүн сонирхоод байна шүү дээ. Тийм болохоор би яг өөрийнхөө өнцгөөс ярьж байгаа учраас та нар хэрэг санал хэлэхгүй. Надад тэр тэг санагдсан гэвэл тэрийг маш гоё ээлдгээр илэрхийлээрээ хооронд ингэж бичээрээ. За эхлэе. Ер нь бол болооны шоунд дээр миний ингээд дуртай зүйлүүд болонгууд нэгдүгээрт бол би яг ингээд сайхан сарнаа харах гэж үздэг. За ингээд гоё зал сайхан зүйл харах гэж ингэж үздэг. Нүдэ баясах гэж. Хоёрдугаарт одоо юу гэдэг энд оролцож байгаа хүмүүс чинь бүгдээрээ ингээд одоо юу гэдэг өөрийнхөө байдаг хүрээлэлдээ одоо ажлынхаа газар найз нөхдийн хүрээлэл амьдэрдэг хороололдоо ч юм уу 10 жилдээ их сургуультай байнга л ингээд царайлаг хамгийн сайхан царайлаг хүн шүү чи өстө царайлаг шүү гэдэг үг сонсож ингэж баг тийм ухаарсан цагаас амьдэрсэн хүмүүс энд орж ирээд ингээд хаягдах мэдрэмж тэрийг харах надад амар гоё гэдэг зэ энэ хүний модуртай гэсэн үг үү эсвэл мэдхгүй за тэгээд одоо юу гэдэг анх нөгөө нэг хамгийн ихний ярилцлаган дээр ингээд бүгд амар том ирж шít өө би өстө нэрээ хүн болгон надад ингээд хайртай болдог ингээд би өстө үгүйгсээ хариу авч үзээгүй ингээд бүгд надад эргүүлээ дурладаг одоо энэ нэвтрүүлэг энэ сизон дээр чи юу гэлээ одоо гурав алхах тоолонд нэг залуу ирж надтай ирж танилцдаг манилцдаг тийм яг ингээд том юм ингээд бүлт үсэрж агаад маргааш нь ингээд за ингээд яваажийн хосуудыг ингээд сонгож дуслаа та нар ингээд хамтаа үлдлээ гэдэг хариулт ингээд сонсцсон ингээд бүр ингээд одоо би юу гэж байгааг нь харах бас амар гоё. Их тийм гоё хүчтэй байдаг юм. Тэгээд болооны шоунууд дээр бол байдаг төрлийн одоо жишээ нь single information дээр ингээд аваад үзэх юм бол одоо юу гэдэг ямар төрлийн хүмүүс байдаг вэ гэх тэгмэт миний ингээд дуртай гэх юм уу ажигладгаар бол нэгт бас ойлгомжтой. Ингээд нэг юм жомбог play boy эсвэл гэх ер нь хөвчлэн нэг тийм плеер эрэхтэй гарал ер нь бол байдаг гэсэн. Энэ сизон дээр юу эмхтэй гар гарч иж ах шүү байна. Эмхтэй дүр, эмхтэй оролцогч гэх юм уу. Тийм жомбог нэг дүр байна. Эсвэл нөгөө нэг төрөл нь болохоор эмо ингээд хайрын бүтггүй ингээд хаягдчихдаг. Тэгээд ингээд амар шархалдаг бүр ингээд депрессэнд ороод ингээд баг арх уух гал бүр ингээд гутарж өөх гээл ингээд жавхлангээ хайрлаж болохгүй хайр гэдэг дуу сонсоод тэгэл бүр амар депресстэй л яг үндэ тэр эмгтээтэйгээ өчтөрл ингэ танилцсан байдаг зэ. Бүр амар сүртэй тэгэж хүлээж авдаг төрлийн хүмүүс. Гуравт ерөөсөө ингэж өвттгүү. Юу ч ингэж нэг тэгэж юм ярьдгүү. Ингэж дэлгэцийн цаг чинийг их байдггүй. Нэг ч их юм ярьдггүй. Тэгээд нэг хос мостой болохгүй байгаа даас нэг санаа зовоод байгаа ч юм харагдахгүй ч юм шиг ингэ байж идэг нэг тийм тэмээ шиг тайван хүмүүс гэж байна. Араасаа хуйлруулдаг. Хідэн араасаа 2 залуу, араасаа 3 залуу, араасаа 3 эмэгтэй хуйлруулдаг төрлийн тийм тухайн сизны од хүн гэж төрөл байна. За хамгийн ихний орж ирсэн хүн Hyunjae. Ер нь бол яг би анх хараад яг надад ингэ айдол шиг харагдсан зү яг K-pop айдол шиг. Тэгээ би ингээд анх харчаад яг хинтээ адилхан байгаад байгаа юм л гэж бодсон чинь та нар тэгж бодсон уу эсвэл одоо намайг бодох нь уу? BTS-ийн Hyunjae энэ хоёр жоохон төстэй юм шиг харагдахгүй нь яг жоохон ингэ нэг тийм турхай шүүгөр хөвлбөр төстэй юм шиг. Тэгээ ерөөдөө угаасаа нэг байж байгаа нэг тийм царайны төрөх ингээд би авч явж байгаа стайл энэ нэг тийм K-pop idol шиг тайзан дээр байж байгаа юм шиг харагддаг амар царайлаг. Тэгээ эмэгтэйчүүд ягаад миний андыг сонирхгүй байгааг би ерөөсөө амар гайхаад байна. Тэгээд яваач явах байл үүдээ ингээд нас мас ажил мэжлийн амар мэдмээр байна. Тэгээ бас single information үздэг шалтгаан маань Тэваажинд очиод яг энэ хүн ямар юу хийдэм бол гэдгийг мэдэх амар сонирхолтой байдаг. Тэгээд айгу сонирхолтой ажил мэргэжилтэй хүмүүс байж идэв штэ. Тэгээд яс тэрийг бас мэдхийг амар хүсэж байна. За дараачих миний найз. Миний найз үлээ штэ. Би яг толомчгүй яг манай панелист их хэлсэн штэ. Анх хараад би бүр ингэж ямар амар өтгөн үстэй юм бэ? Шодрогоос гэж би бодсон зэ. Бүр үнэхээр хүмүүсээ хуйхч одоо ингээ харагддээ штэ. Миний найзын хуйх бол харагдахгүй. Бүр тэр хуйханд энэ үс хоорондын зай гэж овсоо миний найз. Бүр үнэхээр өтгөн үстэй зэ. Бүр яг тэгээ ингээд анх бол би нэг одоо миний дуртай эрэгтэй оролцогч бол байхгүй байх гэж бодсон. Яагаад гэвэл хитрхий царайлаг. Би нэг тийм хитрхий
царайлаг хүн залуугаас жоохон айгаад байдаг төрлийн юм баггүй юу. Тэрхий царайлаг хүмүүс юу нэг аюултай. Тийм болохоор би царайлаг залуу байна. Тэгээд ер нь л өөрөө ингээд амар нэг тийм чимээгүй нэг тийм хөөл нэг тийм жоохон хамраас өгсөн шинжийн тийм байсан шүү дээ. Ярьслага энэ тэгээ угаасаа царайлаг л байсан л дөө. Царайлаг. За дараагийн Хёно. Хёно бол бүр яг үнэхээр яг ингээд тийм түшигтэй ирэх хүн заяа. Тэгээд ер нь л угаасаа жоохон ингээд чимээгүй тайван төрлийн хүн шиг байгаа заяа. Тэгээд ер нь л нэг тийм жоохон ингээд зузаан биетэй тэгээд давхраг нүд мүдтэй ингээд нэг тийм ер нь л миний тайп руу дөхөн заяа. Тэгээд эмэгтэйчүүд ягаад миний найзыг сонирхгүй би бас гайхаад байгаа. Чимээгүй юм болов хитрхи чимээгүй болохоор юм болов энэ нөгөө нэг нэвтрүүлэх учраас жоохон чимээгүй байх тусам бас жоохон сул тал болоод байгаа маа манай интровертүүдэд би магадгүй ер нь интроверт гэж бодож байна. Гэтэ яг ингээд тулаад ингээд тоцосоод ирэхин цагт бас яаж явахыг сайн мэдгүй л юм л та. Гэтэ анхны сэтгэлээр үл яг тийм байсан. За Жэжин анх ингээд яг зүгээр ингээд гараал ирсэн чинь зөвхөн ингээд байж байгаа байдал дээр алхаж гიშгэж байгааг нь хараад би энэ угийн юм болов уу наад юм болцсон болов уу гэж бодсон заяа. Энэ одоо жоохон нэг тийм нэлээд ойлгч юм шиг нэг тийм балаач юм шиг игдүүтэй юм шиг нэг тийм төрлийн зүйл. Энэ сонирхолтой. Тэгээ ингээ хүмүүс ингээ сонирхоод угаасаа яг тэр нөгөө санал манлгүй тамгийг санал манал авсан шүү дээ эмэгтэйчүүдээс сонирхлын татаад. Тэгээ яг ингээ аанд ингээ яг нэг юм ярихгүй чимээгүй тэг хөдөлгөөн хийхгүй ингээ байж захтаа ер нь үл яг миний тайп зэ зөвхөн ингээ царай. Нэг тийм гүлэг шиг царайтай жоохон тэнэгдүүч юм шиг игдүүтэй юм шиг гүлэг шиг юм шиг нохоо шиг юм шиг нэг тийм царайтай миний тайп. Тэгээд яг ингээд үйлдэлүүдийг харангуйд надад ингээд жоохон одоо нөгөө сисэ ахих тусам хүмүүс жоохон нэг тийм бодол төрдөг болсон шүү дээ. Ингээд албаар ингээд хүний анхаарал татах гад ингээд энэ ингээд албаар ингээд хийх гээд байна. Албаар тийм зан ингээд өөрөө дүрс гэж жүжиглээд байна гэдэг тиймэрхүү хандлага жоохон байдаг болсон. Тэгээд би бас жоохон тэгж бас энэ албаар л ингээд балаа мэгээд ахын гэсэн бодолтой. Тэгээ ер нь л ингээд хайсан. Гэтэ хүмүүст бол ер нь таалагдсан л да. Ер нь сонирхолтой шоунд байхад бол. За Минжи би энэ дээр битсэн хүмүүс нь л инээр. Минжиг ороод ирэхэд л би яг анх ингээ орж ирж байгаа энэ дүрсийг хараад бүр шууд my type бүр миний сонирхол бүр яг за минь би дуртай эмэгтэйгээ шууд олчлоо гэж би шоунд бас яг дуртай эмэгтэй болдог байхгүй. Тэгээ миний дуртай эмэгтэй шууд анхны харцаар Минжи болсон. Анхны харцаар Минжи дурлсан. Тэгээ эрэгтэй оролцогчдоос бол би анх хараад яг ингэж нэг нэгээр орж ирдэг дээр үл нэг тэгэж тийм сонирхол бол татсан юм бол байгаагүй заяа. Минжиг бол угаасаа яг my type нэг тийм хээгүү. Тэгээ солонгос шоу учраас нөгөө нэг ингээл надад бас ингээд хэцүү байдаг ч гэсэндээ гүрийгээд үздэг юм ингээд эмгтээчүүдийнх нь ингээд яриа. Тэгээд амар ингээд хэцүү бүр ингээд ток гэж ярьдэн штэ. Тэгээд бид нар чи яалч юм өөр соёлын өөр улсын хүмүүс болохоор хэцүү та солонгосчуудынхаа гэсэн гайгүй байдаг л ахтаа угаасаа тийм болохоор надад бол тэр нь айгүй хэцүү байдаг. Тэгээд нэг яриад байдаггүй ингээд бас алхаа гიშгнээсээ харагдсан штэ. Тийм болохоор би тэрэнд айгүй дуртай байгаа. Тэгээл ер нь бол миний сонирхлын хүн бүлээ нэг тийм төрлийн хүн. Эмгтээчүүдийн хэрэгтэйж байсан. Тэгээ ингээл хоол моол хийх гээл очгоот ингээл өмнөс месүүдээр дандаа нэг тиймэрхүү юм гардаг гэсэн да ингээл эмгтээчүүд нь баг ингээл амьдралдаа хийж би луу хэрчэж чадахгүй ингээл амьдралдаа баг хийж хутгах барьж үзэж байгаа юм шиг ингээл үнээр үү гэх тиймэрхүү юм гараад тэр эсвэл би зүгээр гүйлээд байгаа. За тэгээд ингээ хосоо сонгоод тэр хоёр ингээ санал малаа авч унаад ихний ингээ явсан хосууд боллоо. Тэнгүүд Минжи, Сомми хоёр их яг нөгөө нэг ер нь өөрийнхөө тайп нь игдүүтэй төрлийн юм гэсэн шүү дээ. Тэнгүүд ингээд анх бол угаасаа Соммын бол угаасаа игдүүтэй царайтай. Би бас ингээд амар залуухан байх гэж бодсон зав нэг тийм гэдэг нэг төрлийн нэг тийм байгалийн нийтэд юм шиг нэг тийм төрлийн хүмүүс биш нэг тийм мэдрэмж хөр угаасаа амар игдүүтэй залуухан царайтай. Тэгээ энэ хоёр яваашин дээр яг ингээд ихчүүл яг ингээд би чамаас сонирхож байна. Би чамаг Абмарена гэсэн шинжтэй ингээд байгаад байсан боловч угаасаа яалтчгүй эрэгтэй талаас бол нэг тийм сонирхол байхгүй нэг тэгэж зүгээр л ингээд баярлаа ямар гоё юм бэ хөө гэсэн юм байгаа боловч яг тийм сонирхол бол байхгүй хүн нэг сонирхоод байна уу үнэхээр надад сонирхолтой байна уу эсвэл зүгээр л сонирхолгүй байна уу гэдэг чинь нөгөө нэг хүн таалагддаг хүнтэйгээ байх шал өөр идэв шүү дээ. Тэн дээр бол гунигтай ахад бол үнэхээр сонирхол байгаагүй. Тэгээд эрэгтэйгээс Жэжин хам ээжин гэн энэ хоёр дэваш явах. Тэгээд энэ хоёрын хооронд нэг их сүртэй хемистрич мэдэрдэггүй нэг тийм гоёж болцож байгаагүй нэг тийм сонирхолтой яриач өрнөгөө. Тэгээд Жэжин анд бүжигчин байсан амар төсөөлөөгүй бүжигчин. Тэгээд би энэ дээрс тэгж бац. Анд ингээ харангуйт амар нэг тийм тайван төрлийн хүн байгаа нэг тийм жоохон мөлийн ойлгч юм шиг. Тэгэнгүүт бүжигчин гэхээр би нэг дотоод өвнөгөө шал өөр хүн байна гэж бодсон. Нэг тийм бүжиглэхээрээ бол бүр ингээ бүжигчин хүмүүс чинь ингээ зүгээр ингээ байж байгаа да. Тэгснэ ингээ бүжиглээд эхлэхээр бүр ингээ шал өөр хүн юм шиг амар гоё харагдаж шүү дээ. Тэгмэд би энэ Жэжинийг бол бүжиглээд эхлэхээр бүр ингээ crazy харагддаг байх гэж бодож байгаа. Тэгэхээр ер нь л анд бол ер нь л нэлийн гоё залуу юм шиг санагдаад байгаа шүү. Удах тусам ингээд таньж мэдэх тусам
Анхаарал бол жоохон нэлээд ойлго гараад гэж бодсон уу нэ. Тийм. Тэгээ ингээд яаж начвал ингэнгүүт ингээд бүгдээ тэгээд тундаж амар лайтай ингээд хиттэй вэ гэж асуунууд тэгээл таагаад үзмэс гэлээ. Би бүр үтж яхта бүр ингээд яаж мэдтiin бэ ямар лайт юм эсвэл ингээд эмгтэйчүүд ингээд насаа ингээд доош нь ингээд тааж хилээсээ тэгвэл ингээд амар гоё байх гэдэг асуугаад байт юм. Яагаад тэгж асуудیں۔ Та нар тэгээд хүнээс асуудгүй хүнтэй чинээр танилцахдаа хиттэй гинүү таалтаа мал. Мэргэжлийн асуумт бас таагаад үзтээ мацлаа. Бар миний хүүсийг таалтаа гэж юм шиг бүр ингээд энэ надад амар тамтай идэг заяа. Бар хүм болгонд идэг. Эсвэл солонгос бас тэгдэм юм хүмүүс. За тэгээд эдгээр нөгөө Девачи явсан чинь шинэ хүмүүс ирсэн шүү дээ. Шинэ хүмүүс дээр Сүбин олонгууд нөгөө нэг анх орж ирсэн ярилцсан дээрээ би эндээс ер нь бол хостой болж гараад тэгээд дараа нь бүр ингээд нийтэд ил тод ингээ гоё үерхмээр байна гэж ярьсан. Тийм болохоор би Сүбинийг үл нэг тийм плеер бол байхгүй байх гэж бодож байгаа. Ер нь бол яг чин сэтгэлээсээ таалагдсан гэдэг илэрхийд үнэхээр яг тэрнээсээ хайр хайж яваа хүн юм байна гэж бодсон. Тийм болохоор би Сүбинийг үл нэгтэй гэж нэг тийм худлаа дүр үсэх байх гэж бодож байгаа. Зарим хүмүүс чинь дээр үл жоохон нэг тийм худлаа энэ нэвтрүүлэг чинь бас айгүй нэг тийм нэр хүнд анхаарал нь олонний танил болгож өгч байгаа шүү дээ. Яалчгүй. Тийм болохоор зарим хүмүүс л нэг тийм сайн талаар танигдах юм ахэд муу талаараа танигдах гэсэн бодолтой байгаар санагдаад байдаг байхгүй. Тэгээд Сүбин бол ихнээсээ хайраа хайж орж иж байгаа хүн байна гэж би үл бодож байгаа. За дараахан Соон болохоор зүгээр ингээ байгаа нь л нэг тийм хөвчлөлтэй төрлийн хүн. Барин юм ярихгүй зүгээр тэнд ингээ сууж исэн чи айгүй хөвчлөлтэй төрлийн хүн. Тэгээ ингээд одоо юу гэдэг юм Минасуутай ингээл ярьсан шүү дээ. Ингээл анд бол ингээ Минасуутай ингээл гэрэлчмээр санагдаад байгаа шүү дээ хараас. Тэгэнгүүт ингээд яалчгүй нэг тийм шууд анханасаа ингээ юм яаж үзэл нэг тийм шууд ингээ найз юм шиг санагдчихдаг нэг тийм төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Энд найз байхад өстой гоё хүн байна. Миний найзаа гэж тэгчдэг. Шууд яг тийм мэдрэмж өгөх хүн. Тэгээд Минасуу энэ хоёр бол ер нь би бол бүтгүүл ах гэж бодож байгаа. Миний анд ер нь бол нэвтрүүлгийн төгсгөл нөгөө Минасуугийн урд зогсож байгаа гурван залуугийн нэг нь болоо тэгээд сонгогдохгүй үлдэх. Ацуу хайрын эзэн болоод жавхлангийн хайрлаж болохгүй хайрыг сонсоод үлдэх байх гэж би бол өөрөнд бодож байгаа. Хайрлаж болохгүй. Ер нь л яг хөвчлөлтэй хүн. Тэгээ анх орж ирчээ шууд ингээл хоёр л эмэгтэй хүн байгаа мó гэсэн. Тэр нь л тэнд сууж хоёр эмэгтэй хүнд бүр ингээд хуцаад байна. Би ч юм хангалтгүй байна уу гэсэн мэдрэмж өгөхөөр бүр амар нэг тийм жоохон мэдрэмж өгч юм хөлдөөч юм миний найз жоохон нэг тийм. Тэгээд араас нь яг эмэгтэй орсож ирсэн чинь ёо хашгүй дээ гэж энэ хоёр материал байгаа юм байх гэж би бодлоо гэж байгаа юм шиг чинь тийм үг хэлж байгаа зү. Тэгэл тэр хэсэгүүд би яг панелистуудтай хамт яг ингэ шоолж үзсэн. Миний хандвал үнэхээр зүгээр амьдарч байгаа оршиж байгаа л өнөгөө хөгжилтэй хүн. Дараагийнх нь Жуян орж ирэхэд би яг анх ингээ алхаж орж ирж байгаа гэсгийг хараад надад яг нэг тийм жүжигчин шиг санагдсан. Амир хөөрхөн. Ер нь надад л хөөрхөн санаж хүмүүс зарим нь ингээл амар церемонт энийхрээ тэнийг байна мэн тэгэлээс надад л анх орж ирж байгаа би бүр ямар хөрх юм бэ? Нэг тийм жүжигчинтэй л төстэй санагдаад байгаа юм. Та нар ингээд бодсон жүжигчин байна уу? Эмгтэй солонгос ямар нэг алдартай жүжигчинтэй адилхан санагдаад байгаа. За араас нь нөгөө нэг манай Минасуу орж ирсэн. Яг анх тэр шар балаач талхаж орж иж байгааг хараад би бол ямар хөөрх юм бэ гэж бодсон заяа. Тэгээд яалчгүй нэг тийм байглаараа нэг тийм ямар нэг тийм солонгос одоо юу гэдэг өмнөх сэснүүдээр ингээд нэтэрчгт наваад үзэж гисэн ер нь эмгтээчүүд ингээд хараас ингээд нөгөө нэг хаалгаа маалгаа хилэгдсэн ер нь нэг тийм бүдэрээ адилхан бүтээрэл нэг тийм төстэй царайтай бүдэрэл нэг адилхан хамаартай чивчиг хүмүүс байгаад байдаг шүү дээ. Тэгвэл Минасуу болохоор яг тийм яг өөрийнхөө л яг царай марин гэсэн яг ингээд их ингэдснээр дүрсэн хിവэрэ байгаа юм шиг ер нь харагдчихсан. Тэгээ ер нь л ийм чөдөтэй хүн байна да гэж би ер нь анх орж ирэх надад их таалагдсан. Тэгээ дээрээс нь тэр шар балаач тагаас амар гоё харагдчихсан шүү дээ. Yes, тийм байсан. Тэгээ ер нь хүмүүс залуучууд ч гэсэндээ амдыг ороод ирсэн ч үнэл амар сонирхсон. Тэгээд Минасууч угаасаа та нар хэрвээ эргээд ингээд үзэх юм бол тэр орж ирээд бүгдээр ингээд ярьслага өгч байхдаа би ер нь л үерхэл жоох амиа бодсон хүн. Ер нь мухаж гэсэндээ би өөрийгөө л бодчих гээд гэж ярьслага өгсөн би ер нь жоох хуваач хийсэн хүн гээд. Тэгээ харж байгаа сте тэгээд ингээд сүүлийн 4-р хүртэл үсгэд тийм ээ шүү гэж үл яг бодсон заяа. Тэр яг амиа бодсон хүн байлээ. Өөрийгөө бодсон хүн байлээ. Тэгээ за тэрийг бүдрээ цааш нь ярина. Тэгээд бүгдээрээ ингээд том тоол хийж яагаад ингээд надад жоох ингээд Минасуугийн ингээд таалагдахгүй болоод эхэлсэн юм нь надад бол ингээд юу гэдэг юм хамгийн чухал нь зан чанар байхгүй юу. Ингээд хамт байгаад үсгэж ямар ааж дотоод хүн одоо хүмүүс нэг дотоодгаа үзэсгэлэн гэдэг чинь тэр нэг чухал. Энд дээрс одоо ингэж харагдаж эхэлж байгаа. Энд дээрс эхлэж өнөл би Минасуу жоох ингээд одоо миний үнэхээр хамгийн дуртай оролцогч үл биш юм байна гэж би бодсон. Яа тэгвэл нөгөө нэг Деважин явсан хүмүүс ингээд босож ирэх гээд тэгэл ингээд нөгөө шинэ ирсэн хүмүүс нь тэд нар чи харааг болохоор ингээд хүлээж байгаа шүү. Тэгсэн жил Минасуу ингээд нөгөө нэг синглээс нэгт орсон эмхтэй яагаад нэгт орсон ямар хүн байсан барил чи яагаад тэр охин тэр эмхтэд ингээд саналаа өгсөн юм ямар юм байдیں۔ Ямар атсан вэ хараа ирсэн шинжтэй амар асууж масуугаал заяа.
гэж мэлгээл ирж ин гэсэн чинь бүр ингээл али харъя гэж тэгээд бүр тэрнээс ингэж хаарч марч байгаа заяа бүр ингээд амар нэг тийм юугүй. Тэрнээс үл амар тийм муухай мэдрэмж төрсэн заяа ингээд лоо идэж яхад өөрийнхөө харагдсан юм уу зэ? Харж ил та тэр нэг гачи юм чинь гэж мэгж байгаа юм шиг нэг тийм шинжтэй заяа. Эвгүй. Надад бол эвгүй санагдсан. Яг үндэ дүнгиж сайхан л уулзсан шүү дээ. Бүр нэг тийм хардаж яг андыг сонирхол байгаа юм шиг л байгаа юм л да. Гэтэл too much. Тэмцэн болсон. Тэгээд тэр тэмцэн бол надад бол нэг тийм ойлгомжгүй нэг жоохон сонирхол тэмцэн. Тэд нар л яг зүгээр жоохон биенийхээ биед ингэж хурж үзэх боломж олгож байгаа юм шиг байна. Тэгээд тэр ягаан бөмбөг сугалахад би бол одоо очиж миний тэнэг гамд л энийг сугаландаа гэсэн чинь дахиад миний тэнэг гамд тэрийг л ойлгомжтой сугалсан. Нэг тийм төрлийн азгүй нэг тийм амьдралд нь өөрийг нь дан онгоод агааш явдаг төрлийн үе юм шиг угаасаа мэдрэмж өгдсөн байхгүй юу? Тэгэл миний анд чаавс ягаан мө би суглаад ганцаараа тэнэг царайлаа зогссон. Тэгээд дараа нь гэсэн ч хүмүүс нь болзонд явж хоол идэн гэсэн миний анд тэгээд ганцаараа хоол идсэн баг та чаавас. Энэ хоёрын диваажинд явах хүртэл би ингээд ихтэйг нь залууг бол нэг тэгээ сонирхоог байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь энэ хоёрын яг диваажинд явсан чинь бүр амар хөөрхөн байсан зэ. Та нар юу санал нийлэх хүн ингээд хүмүүсийн ингээд ярианд ингээд амар гоё хоорондын chemistry ингээд гоё байгаад тах юм л яг ингээд хамт ингээд бүр яг ингээд нөгөө нь хажууд нь ингээд лабараас зогсож байгаа юм шиг ингээд амар догтолч ингэж үзээд гэж үзээд нэг сонирхолтой явцгаа балаа бариад тахвал ер нь би үл жоохон гүйлгчдэг байхгүй. Энэ хоёрын хажинд байсан тэр болцоо тэр яриа бол амар хөөрхөн байсан. Амар хөөрхөн байсан би тэгээ бүр ингээд алтмаа заяа. Please. 송승일 씨입니다. Yes! 비야 тэнийг дэмжиж байгаа юм болоо мэдгүй. Манайхаа энэ хоёрын асуудалмаар юм хэрэг амар асуудалмаар байна. 지금 왜 이렇게 많아? 필요해요? Тэгээ шууд ингээд миний ингээд бас ингэ симфони үстэй нэг шалтгаан би явж аваад нэг дэмждэг хостой болчихдог байхгүй. Тэгээ тэр хоёр маань ингээд бүтээсэ гэд. Тэр хоёр маань бүтчих юм бол миний хиймэр лундаас эргэж байгаа юм шиг тэгж үздэг. Би шоунд амар орж үздэг төрлөө. Тийм болохоор минээс хаш амар нэг тийм миний хэрэг мэд амар орж ирж магадгүй. Тэгээ тийм болохоор та нар ойлгоорой. Тэгээ энэ хоёрын яваач амар хөөрхөн байсан заяа. Тэгснээ насны зөрүү. Насны зөрүүний үйл 2001 оных гэдэг чинь май анд бол ингэ залуухан заа ер нь жоохон бой 2001 оных ингэ чи одоо бараг 25 хүрсэн л тэгтэл битгүү залуухан амар залуухан санагсан. Тэгээд ихч чи 94 оных. Тэгээд энэ деважин дээр анд бол хэлсэн сэний би ер нь бол ингэ хамаагүй өөрийнхөө чөлөөтэй тийм хүмүүс дуртай. Яагаад гэвэл тийм хүмүүс нэг тэгж хувирч өөрчлөгдөөд ингэ байдаггүй учраас гэж хэлсэн. 다시 옥탈탈한 사람들을 엄청 좋아하거든. 앞뒤가 안 다르잖아. 그치? 난 그런 분들이 좋아. Хин хувирч өөрчлөгддгийг миний анд мэдж байгаа сте. Тэгэхээр чиний сонирхолд л нийцэхгүй шүү. Тэгээ жоохон ухаантай шиг бодоорой. Тэгээд их чинь игдүүтэй хүн дуртай гэсэн чинь андын ярьж байгаа энэ игдүүтэй байгаа хин. 화성 나 좀 빠삭해. Игдүүтэйсэн би бүр ингээд татганаад бүр яг жигнээс ингээд зүрх та нар үзэхдээ тэг зүрх чинь тогтолж үздэг. Би ингээд үзэхдээ нэг амар тогтолцсон шүү. Бүр ингээд яг жигнээсээ би хайртай өвширч байгаа юм шиг. Тэгээд тэр өнөөдөр би чам мэдрүүлж өгье гэдэгсэн чи би бүр 해줄게. ингээд би баг жирэмс болгонаа гэж ойлж үзсэн. Амар хөөрхөн байсан энэ хоёрыг бол тэгэл би бүр ингээд шууд батараа энэ хоёрыг бүтээсэй гэж залбирч би тэр хоёрыг алц угалсан байт юм. За Жуян Жэжэн хоёр. Энэ хоёр болохоор ингээд би хоёрыг бас амар дэмжиж байгаа заяа. Яа тэгвэл энэ хоёулаа нэг тийм тайван намуухан тэгээ нэг тийм игдүүтэй ингээд энийг гэдэг төрлийн нэг тийм хөөрхөн хос болох юм шиг мэдрэмж надад төрөөд байгаа заяа. Тэгээ хоёулаа амар игдүүтэй. Тэгээд Жуяны мэрэгчлэн хүртэл амар кул. Юу лээ? Гар урлаач. Юу лээ? Тийм гар урлаач. Тэг нөгөөт нь бүжигч. Хоёр урлын хүн. Тэгвэл энэ хоёр амар хөөрхөн нэг тийм гоё юм намуухан нэг тийм цэцэг шиг юм хос. Боломж надад санагдаад байгаа. Тэгээд би нэрийг амар дэмжиж байгаа. Тэгээд Жэжи ер нь л ингэ үзээд татсан аюу нэг тийм mature гой залуу юм шиг ер нь л хандаад нэг тийм далдганаад ингэ байхгүй заяа. Баргийн салхинд ингээд өөр хүн л ингээд далбалцаад ахааргүй санагдаад байгаа. Ер нь бол энэ хоёрыг би бас дэмжиж байгаа. За тэгээд зураг авалт болсон. Зураг авалт. Би яг энэ зураг авалтын чинь трейлер дээр байлгүй эсвэл яг хамгийн ихний анги эхлэхэд нөгөө бонхон трейлер нь гараад тэн дээр яг тийм ингээд тэрвэлдэж мэрвэлцсэн юм хараад би ингээд зураг авалт уу гэж яг бодож байсан. Тэгээд энэ зураг авалт бол бүр үнэхээр гоё даалгар заяа. Тэгээд single симфони үздэг миний дуртай нэг юм бас юм тэмцээнүүд ингээд болцооны эрхийн төлөө тэмцээн болсон болохоор би бүр ингээд амар орж үздэг юм болохоор би хэрвээ би байсан бол тэг үнхээр надад таалагддаг. Одоо дугийн хамт энд байсан бол би бүрээс бүгдийг ална.
тэрж унаагаад авч идэл. Тэгэж би айгу боддог. Тэгээд тэмцээн болоод амар гоё тэмцээн болоод тэр бүр халалцаасаа гэж би амар хүсдэг байхгүй. Цаашаа тийм олон гоё тэмцээн гарна гэж гараасаа гэж би бас хүлээж байна. За зураг авалт болсон чинь тэр Минасогийн яна нэрийг марчлуу гэдэг бас амар нэг тийм хэцүү тийм ситуацсэн. Би тэн дээр бүр ингээд тэнд хүлээжсэн нөгөө нэг маа найзын сэтгэл нь бүр урагцсан багт өндөр сонирхож нөгөөдг нь барыг нэрийг санахгүй байхгүй нөгөө нэг сонирхож исэн хоёр залууг нь өмнөх хүнээс сонгочхоор бүр ингээд өө энэ хоёроос бусдын нэрийг чэйжлэх шүү дээ. Бусд нь чи гэд тэгтмээр санагдсан баг. Тэгээд тэр одоо баг арай ажилд нь хурж ир зургийг гаргаж ирээд энэ гэж нэрийг харуулсан юм болов уу яасан юм бол. Амар нэг тийм гарын алга хөлрөм мэдрэмж байсан тэр бол. За тэгээд зураг авсан нэр ингээ хос ингээ болчоод энэ миний дуртай хоёр хос болно гэж хос болсон. Тэр бүр амар баяртайгаа би бүр ингээ yes. Тэгээд амар балиар нь энэ дээр яг ингээ хүмүүс яг ингээ хүссэн үнтэйгээ ер нь хөвчлэн болов байгаа шүү дээ. Ингээ хосоо ингээ солилцсон. Тэгэнгүүт шижгэн нь заавал нөгөө нэг ингээ хос болсон арийн сонирхож байгаа хүмүүс ингээ хажууд нь ингээ зураг авах ингээ хараад зогсож байгаа юм заяа. Ямар шижгэн тэрийг үл би өөрөө албаар л хийсэн гэж бодож байгаа заяа. Тэгээ ингээ хардаж марталж байгаа нэг тийм нэг навч чинь ягаад тврээд байна? Шалдан гэсэн нэг тийм бодолтой. Тэгээд хамгийн ихний зураг авахсан энэ хоёр болонгууд ингээ нэг тийм жоохон ингээ хичээд, жоохон ингээ бие бариад ингээ тэгээд бас ингээ даруухан жоохон ингээ шийдэмгий ингээ байгаад төгсөн бол гоё. Ах бол жоохон хичээглээсэн л та. Тэг хичээл угаасаа л үнэхээр л тийм даруухан л төрлийн юм шиг байгаа. Эсвэл зүгээр бие барьцсан уу? Энэ хоёрын зураг бол амар нэг тийм секси байх гэж хичээсэн боловч ихтүүтэй байгаад дууссан. Ахын харц марцвал бүр ичг гэдсэн шүү. Тэгээд яж хаад ингээ би юм мөр зүрх амар гоё. Би бүр ингээ миний шүүлс гоёж бол бүр ингээ. 좀 가까이 와서 Ячсан. За дараагийнх нь энэ хоёр бол бүр яг үнэхээр анхнаасаа бүр ингээ бизнес харилцаатай байсан заяа. Ялмаар байна. Тэгээ бүр ингээ аваас ингээ байж байгаа байдлын ч гэсэндээ бүр ингээ ах ингээ сүнэж мэнэгаал. Бизнес харилцаатай. Тэгээд миний бодлоор бол яг энэ төрөл энэ даалгавар дээр үнэхээр ялахыг хүсэж байгаа бол зүгээр яг тэр хоорондоо яг ингэж нэг тийм зураг авахулж байгаа хүнтэйгээ нэг тийм бие биендээ таалагддаг биш тийм хүмүүс байх нь илүү ингээ амар заяа. Уу яг ингээ таалагддаг хүнтэйг хамт зураг авахулаад ингээ жоохон чэш нүцгэн ингээ тэрвэлдэж мэрэлдүүл мэдээж яг гоё л байх л та. Гэхдээ үнэхээр ялахыг хүсвэл энэ хоёр шиг юм хамаагүй ингээд бизнес гэсэн харилцаатай байх нь илүү амар. Тэгмүүд энэ хоёрын зураг бүр crazy байсан шүү дээ ингээд. Тэгээд энэ дээр яг жэжин яг ингээд уг нь бол ингээд жоохон ингээд турхайд төрлийн биш дээ. Тэгээд өөрөө ч гэсэн би нэг тийм секси битэй биш шүү. Тэгээд яасан чи юу вэ? Амар гоё байсан. Энэ хоёрын зураг үзээ би бүр амар алцсан. Тэгээд би үзэж байхдаа баахан зургийг ингээд энэ гоё байна. Энэ бас гоё байна гэд би бүр амар зураг тарсан заяа. Тэгээд эмэгтэй нь бол угаасаа яалчгүй. Гүйн бол угаасаа яалчгүй юм модель юм болохоор бүр угаасаа ингээд харц марцсан хүртэл шал өөр байсан заяа. Тэгээд дээрэс нь ахын дээр би ингээд тослох дүрийг өнөөдөр сайн гүйцэтгэх мэрэн гэж байгаа нь хүртэл нэг тийм гоё заяа, нэг тийм түшигтэй, нэг тийм мачур. Яалч юм мачур хүн байгаад байгаа маа жээж нь бол тэг ингээд уг нь бол урдан зургийг авахулж байгаа их чиг үл сонирхоод байгаа шүү дээ. Гэхдээ ингээд иймэрхүү юм би бол хардахгүй гээд гэсэн сүнжтэй яг нэг жоохон нэг тийм мэдрэмж байхлагалтай сэтгэлтэй. Гэтэ ер нь бол ерөнхий байдлаараа бол айгүй нэг тийм мачур. Тэгээд энэ хоёрын зураг бол бүр үнэхээр oh my god би бол хараад зү за энэ хоёр ялччих гэж бодсон. Яалч юм модель хүн. Тэгээд дээрэс нь ахвал бүр ахын би юм энэ хоёрын поз мод харц марц мэдгүй. Та нар санд нийлж байгаас би бүр амар олон зураг дарсан. За тэгснээр дараа нь ингээ Минасо ч хоёр залуутай зураг авах гэж байгаа. Тэгээд тэгснээр тэндэн ингээд өөрт нь холбоотой ингээд залуучууд ингээд баг бүгд ирэх байгаа юм зэ. Тэгэнгүүт ингээд өөрөө ингээд бүр ингээд амар ингэж миний хөлийг ингээд барьмаар гэж амар тэгж ингэж авахулчаал. Тэнгүүд өөрөө болохоор нөгөө залууг энэ хоёрыг одоо ингээд зураг авахулж ахт бүр амар ингээд хартаж мартал. Сонин болж малаа. Тэнгүүдээ маа янзтай ингээд зураг авахулгуудаа ингээд ер нь л тэрний дараачаар өмнө нь тэр залууг ингээд хардаад байсан мөртлөө одоо нэгт манай сонхун илүү сомын илүү миний англиар яадаг нэж та. Нэгдүгээр сонголт нь тэр болоод үлдчихэж байгаа. Ер нь л ингээд алга эргүүл хийнгээд л зөвдөгл нь бол хурд хувирдаг төрлийн. Тэгээд ер нь л ингээд цаашаа ингээд октод нь одоо жишээ нөрөө мөрөнд ингээд суугаал ярьж мэрж байгаа байдлыг харахад ер нь ингээд Минасо яг ингээд царайных нь хувирлаасаа ер нь надад ингээд жоохон ингээд таалагдахгүй байгаа л смах нэг тийм гаргаж байгаа царайных нь хувирлууд нэг тийм эвгүй заяа баг алнаа гэлгнүүдийг гэж байгаа юм шиг нэг тийм нөхөн дотроо юу бодоод байна гэмээр жоохон нэг тийм эвгүй.
За тэгээ оройн тэр үннээ хэлдэг тоглоом. Тэр бол угаасаа яг ойлгомжтой. Тэр угаасаа алаан болох нь бол ойлгомжтой. Тэр үнээр холион балтан болсон шүү дээ. Үнээр холион балтан болсон. Тэгээ яж хахад ингээд яг ингээд суудал муу анх суугатаа ч гэсэн яг ингээд нэг энэ хоёр залуу ингээд хоёр талаа ингээд залуу суулгах цаатай жишээ нь энэ хоёр залуутай ингээд энэ хоёр маяг ингээд суулгацсан заяа. Тэгээ ингээд хизүү ийшээш нэгээр лийшээш нэгээр хизүү тэгээд жижигний тэр гураа ингээд би бинээ ингээд урдураа ингээ өөр хүнтэй хөтөлсөн. Гэхдээ ийшээгээ ингээ сонирхож тэр одоо яг юуж болоод байгаа. Тэгээд my nads эднэр бол яг ингээ болзооны шоуны яг нэг тийм хайрлаж болохгүй хайр гэдэг категорид ингээ ороод байгаа юм шиг. Ер нь жоохон ингээ шархалсан нэг тийм K-drama-гаар нэг second lead-ийн үүрэг гүйцэтгэх хүмүүс болоод байгаа юм шиг. Ер нь жоохон санагдаад байгаа. Тийм мэдрэмж сүрээд байгаа. Тэгээд хэцүү гэхдээ л угаасаа яалтгүй юм хүмүүс угаасаа үлддэг нэвтрүүлэгт ингээд яалч ингээ үлдчихдэг. Тэгээд нөгөө нэг манай хоёр олонгууд ингээд анханасаа хурж ирээл ингээд шууд яг би биний хажуу суугаал гээд би биний хамруу нэг юм хийж өгч мөгөл амар нэг тийм хичээсэн нэг гэрэлцээ осооч байсан шүү дээ. Тэгэл би бол ингээд амар жаргалтай. Тэгээд миний анд ингээд үсээ ингээд буулгацсан. Игтүү надад ингээд үсээ ингээд буулгачаар амар гоё хөр харагдаад байдаг байхгүй юу? Игтүүтэй нэг тийм гөлөг шиг. Манай хүн чинь анх харахад нэг амар тийм кул нэг тийм та нарт бас тийг санаас жоохон нэг тийм муу залуу нэг худ бой юм шиг мэдрэмж өгөөсөн байхгүй. Тэгсэн чинь бол нөгөө минасуу чинь дахиад ингээд бүр ингээд ойлгохгүй зэ бүр ингээд чи надад таалагдж байгаа. Яваж явах юм бол би чамтай явмаар байна. Гэтэ шинэ хүн сонирхгүй би чамаа сонирхно. Гэтэ яг одоогийн байдлаар би чамаа сонирхож байна. Гэдэг одоо манай найз дээр ингээд одоо чичж байгаа шүү дээ. Тэгээд анханасаа ингээд таалагдахгүй байсан нь зүгээр одоо энэ яриа өрнөхөөс өмнө шүү дээ. Яг энэ хоёр ингээд сууж агаад үгдээ хамгийн одоогор яаж байгаа хүн нь хинбэ мбэ гэдэг энэ хоёр ч нөгөө ингээд тулгаад дууссан шүү дээ. Тэгсэн чинь Минасуугийн гаргаж байгаа энэ царайг нь би хараад би бүр ингээд хүмүүсээ энэ яагаад байна гэж бодсон зүйл нэг тийм. Энэ дээр бол энэ ингээд нүд ам нэрэглэж мэргэлдээд байх ямар ч тийм шаардлага байхгүйсэн шүү дээ. Өөрөө бүр Минасуугийн үйлдэл дээр нь өөрийнхөө үйлдэлээр баг ингээд өөрөө бүр тэр байтугай амар юм тийм юм хийж байгаа мөртлөө тэн дээрс нь хараад би ер нь бол энэ хүн бол Минасуу бол шоунд байхад бол окей хүн заяа. Энэ хэрвээ байхгүйсэн бол шоу арай нэг тийм жоохон нэг тийм нюанс багтай нэг тийм жоохон сонирхолтой байж байхаар ер нь бол үнэ. Шоунд бол хэрэгтэй хүн. Гэхдээ амьдралдаа бол байлгахыг хүсгэр хүн бол биш заяа миний бодлоор. Ягаад гэвэл харж байгаас ингээ камерын дээр гараад ирэнгүүт энэ хоёр чинь өрөөнтэй ангууд энэ хоёр чинь ингээ тэрвэлцэн сууж ин заяа. Манай их чи тэрвэлж мэрсэн юм янасуу чинь. Тэнгүүтээ яг ингээ тэнд ингээ юм ярьж байгаа гот ингээ бүр бэж гэж ааш нэг тийм зэрэг гараад амьдралдаа байлгахыг хүсэх хүн бол биш. Гэтэ шоунд бол хэрэгтэй дүглийн хүн. Бидний одоо хуучин одоо бүх сизнүүдээр ингээ харахад бол хамгийн тэ бүр нэг болж бүтэхгүй одоо новшин замбал новш. Өстө үнэ эргөө хөршүү гэдэг одоо стандарт чинь манай Гуанхи найз байлаа шүү дээ. Тэгсэн чинь бүр юу Гуанхи цаашаа. Гуанхи чинь бас ядаж ингээ энэ гурав тэгээд тэгснэ ингээ би ингээ та урд бол ингээ сонирхоод байна би ингээ сонгомоор байна гэд арай нэг тийм байсан шүү дээ. Жохон балаа байсан ч гэсэндээ. Гэтэ Минасуу бол бүр ингээ юу Гуанхи цаашаа. Бүр үнэхээр л цаашаа. Анд бол үнэхээр яг энэ шоунд л ингээ бүр хөгжилт гэж орж ирсэн юм шиг байгаа. Би ингээ тоглоомд шийдвэр өөрчлөлт болох уу гэж тийш ингээ очиж суудаж байгаа шүү дээ. Чивнээ. Тэндээ болцсон явмаар байна гэд. Тэгмүүд манай анд яаж яхад ингээ би нэр бас андыг ингээ жоохон залуухан юм болохоор ингээ яг энэ би ингээ сонирхч лайсантай ингээ болож үзэж болно л да. Би ихтэй найдахтаа энэ хоёр ингээ жоохон болож үзчихээ тэгээ буцаад ингээ ирнэ гэтэл найдаж байгаа. За би энэ хоёрыг бүтээсэй гэж үнэхээр хүсэж байна. Манай ихчтэй. Энэ хоёрын зураг нь бас амар гоё байсан шүү дээ. Амар гоё байсан шүү дээ. Энэ хоёрын зураг авалтыг өөр нэрээ ярих марцсан шүү дээ. Энэ хоёрын зураг авалт амар гоё байсан шүү дээ. Тэгээ яалч юм миний нэг дэмжиж байгаа болсон болохоор тэгээд угаасаа би нэгээ сонирхож байгаа хүмүүс тэгэл ингээл тэгээ амар ингээл хичээж мичгээ сэнэ болоод зайдаг панелистүүд нь шоолж болоод гэснэ. Яаж яхад үссэн. Жинг намайг үсдэх юм уу гэж. Тэр нь л гоё байсан баг. Ингээд баг нүцгэж авах хүн ингээд би биндээ тэрвэлдэж мөрлөө. Тэгээ миний анд бол яг 2001 он болохоор жоохон залуухан ингээд жоохон тэнэгдүү байж магадгүй. Гэхдээ ингээд ухаантайхан шиг хүн бол ер нь бол ингээд бодгол хэрэгтэй юм байгаа юм л та. Тэр газар суурин дээрээ тэр хүн чинь ингээд одоо 4 залуутай ингээд холбоо үсгээд ингээд эргээдэж штэ. За би чим таартай. За би чамаас сонирхож ингээд. Тэр хэрвээ миний найз Минасуутай ингээд одоо ингээд за бүтэд ингээд ирээдүйд бүр ингээд үйлчлээ гэж бодоход ер нь л тоор ингээд жаргалтай амьдч гинт нэг өглөө босч ирээл. Би болдоо хайртай болчих шиг бодлоо байж та гэж ер нь явахар төрлийн эмэгтэй. Тэгээ тийм болохоор ер нь л энэ эмэгтэй дамт байх юм бол миний найз ер нь л хаягдаад шаналаад ер нь л архин дороод архичин болох. Магадaltaй миний найз гэж би ер нь л бодож байгаа зэ. Тэрнээ хажууд маа ихчүүл зинхнээсээ бүр яа энэ хоёр бүтээсээ энэ нэвтрүүлгийн төгсөлтний хоёр бүтэхгүй би өөрөө архинд ороод
байхаа. Тэгээ ядчихад май найз чинь өөрөө ингээд шинэ үнийг сонгох уу чин дэваж явах үнийг сонгох гэсэн шинэ үнийг сонгоно ингээд хуцсан шүү дээ. Энэ хоёроо л одоо ингээд боломж явах байх. Тэгээд байжсэн чинь дараагийнх нь асуулт нь Минжигээс ингээд одоо сонирхож байгаа топныг сонгох чинь ингээд тэгсэн шүү дээ. Тэгээ хүмүүс ингээд уурлаад өөр хүн хэлэх үлээ гэдэг. Тэгээ ингээд татгаар нь би яг тэр үед ингээд үнсгэж чинь гэж бодсон заяа. Ядаж хасар дээр юм уу? Тэгээ би бүр ингээд тэгсэн чинь бүр яг ингээд тэр үл үнэхээр бүр iconic. Тэр үл үнэхээр гоё үйлдэлсэн. За тэгээ би үнэхээр ялаасаа гэж бодож байна. Их чиг бүр ингээд Минжи тийм. Манай Минжи тиймийнхэн байвал бүгдээ энэ доор нэмэх нэг гэж үчээ. Тэгэхэд ер нь бол яг ингээд нэвтрүүлгийн ер нь цаашаа яаж явах нь бол ингээд ойлгомжтой болчихж байгаа шүү дээ. Тэнгүүд Минасу болонгууд яг ингээд одоо юу гэдэг юм. Нэвтрүүлгийн төгсгөлд нэвтрүүлгийн ингээд гол дүр байхыг ингээд хүсээд байгаа юм шиг. Нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар дээр урдаа ингээд 3 залуу сонгоод ингээд хүмүүс нэвтрүүлгийн төгсгөл за энэ л хэнийг сонгох вэ? Энэ л хамгийн ингээд гол ивент гэдэг тэр хүн болтыг яг хүсээд байгаа юм шиг ер нь санагдаж байгаа. Тэгээд бас нэг тим төрлийн айгүй нэг тэмүртэй ихтгэл. Ер нь бол ингээд гоё эмхтэй зав. Гэтэ ингээд доторх зан чанар тэр нь жоохон таалагдгаа ойлгосон ш. Хөөрхний үдэл хөөрхөн штэ бүгдээрээ. Тэгээд нэг тийм би л хүсвэл хинч надад ингээд хэнийг ч өөрийн болгож чадна гэсэн нэг тийм амар бат итгэлтэй, эготой санагдаад байгаа. Тэгээд ер нь бол нэг тийм төрлийн одоо үгүй би хүсвэл хэнийг ч өөрийн болгоно гэсэн эсвэл ихтэйчүүдээр одоо жишээ нь одоо ямар ч охин надад өгөө гэж хэлэхгүй гэж нэг тийм хамраас өгсөн гард өгөө гэж хэлэх ер нь бол маш гоё байдаг. Тийм болохоор л ухаантай шиг залуучууд байдаг бол энийг ойлгож ер нь бол Минас үг тоохгүй байгаасай гэж би үл ер нь бол айгүй хүсэж байгаа. Тэгээд энэ нэвтрүүлэг цааш юу бодлоо гэнэ мэдэхгүй байна. Тэгээд тэгээд энэ нэвтрүүлгийн нөгөө нэг энэ галын наадам шиг юм ингээд дуусчаа. Тэгээд энэ хоёр ингээд хоорондоо ингээд ярилцах гэсэн нь ингээд ячаад манай найзгийн ярилцгаа хүрээд ирэх юм аа. Тэгээд тэгсэн чи бүр ингээд миний ахыг бүр ингээд голсон шүү. За чи зайл. Чи байж биш. Энэ залуутай нэг яриадах ингэж юм шиг ингээд. 미아 씨 바빠요 지금? 지금 바빠요? 오케이 바이바이. 아니에요, 저 갔다 나도. 아 그래요? 그러니까 소주 먹을 거야 맥주 먹을 거야? 가볍게 맥주? 가볍게 맥주 좋아요. 아니 뭐 뒷박에 소주도 괜찮아요. 스트레스. 맥주 Тэр үл үнэхээр бас муухай байсан зав. Муухайгаз муухайгаас маа явахд бүр ингээ what the fuck. Бараг тэр үедээ шууд ингээ сонирхол ингээ зайлхаж заа энэ нөхөр хот хүн байна. Гэмээр надад бол тийм мэдрэмж төрсэн зав. Тэгээд дараагийн ангийн одоо дараагийн анги дээр их тэр дахиад шинэ хүмүүс ирж ирсэн шүү дээ. Тэгээд шинэ залуу гэсэн чинь ихч бүр бөөм баяр бүр ингээ тэр айгүй л одоо шинэ ирсэн залуу дээр ингээ ботсон л ах. Одоо айгүй л тэр залуу руу бас ингээ хандарсан л ах зав. Үнэхээр хүний зүрх одоо бас тэгж амар салаалж бас болтгол юм бах таа. Хин нэгэнтэй байхад илүү ингээл тогтлол нөгөө нэг хүмүүс ингээ бөөнөр ингээ байж хахад бөөнөр ингээ нээлэнгүүд хүү ингээ яг өөрийнхөө таалагддаг үнэлэг хартдаг энэ гэсэн тийм яриа байдаг шүү дээ 10 жил. Тэр шиг хин нэгний арай илүү ингээ хамт байхыг хүсвэл арай илүү ингээ таалагдал тийм юм уу н байдаг та хүний сэтгэлд энэ ингээл энэ single symphony дээр л ингээ байхгүй болчдөг зөв ямар сонир мэдрэмж. Тэгээд одоо бүр ёо мэдгүй энэ season бол гэтээ бас үнэхээр crazy болох юм шиг ер нь санагдаад байгаа. Тэгээд надад бол дэмжиж байгаа хостой би нөр бүтээсэй гэж хүсэж байгаа. Тэгээд Минасу бол яг ингээд хүний хувьд бол би нэг орж үздэг болохоор би яг энэ сүүлийн 4 дөрөв ингээд үзэхдээ бүр амар стресстэй. Яа! Зайлаач ээ. Тийшгээл бүр ингээд баг үхээсэй гэж үгээл. Гэхдээ яг шоуг сонирхтой болж байгаа хүний хувьд бол yes тэгж байгаа. Гэхдээ би бол нөгөө талд нарцсан ингээд дэмжиж байгаа төрлийн хүнд орж байгаа. Тэгээ та нар бас сэтгэлийн уулзрын хамгийн таалагдсан хүн таалагдж байгаа хосмос ч юм уу те. Тэгээ Минасугийн талаар бас юу гэж бочин тэрийг бас хуваалцаарай. Тэгээд энэ систем бол цаашдаа бүр гал гарсан систем болгоо гэж бодож байгаа. Нэг шоун ч ороход уусаа нөгөө нэг сайнарч байсан муугаарч байсан ер нь бол од бол болдог гэдэг шиг миний ханд бол яг уусаа тэгээд одоо ер нь ингээд амар алдартай болох бах. Ажил нь тэр нь. Тэгээд яа гэж бочин тэгээд танд бүдэ сэтгэлтэй уулзаар тэгээд дараагийн ингээд бүр үнээр хүлээж твсэхгүй нэ. Одоо энэ бүр single symphony дуусна одоо ингээд барс бүр ингээд алцнаас алахгүй юм байлаа. Тэгээд танаас сэтгэлээ уулзаар бүдэрээ дараагийн ингээд тэсэн ядан хүлээж бай. Bye.